Дэлхийн эргэн тойронд бол бидний эргэн тойронд бүгдээр хямарж байгаа гэвэл бас тийм биш. Өнөөдөр бол мэдээж хэрэг Европын байдал бас тийм амар биш байна. Хятадын эдийн засгийн өсөлт бол мэдээж хэрэг саармагдж байгаа нь үнэн. Гэхдээ Монгол улс за 10-аас доошгүй хувиар өсөх боломж болцсон байна. Хэрвээ бидний том төслүүдэд хөдөлгөж чадах юм бол энэ том төслүүдийг хөдөлгөхийн тулд улс төрийн шийдвэрүүд л хэрэгтэй. Ерөөсөө Монгол улсын дотоодынхаа улс төрийнхаа учрыг олох ёстой. Томоохон намууд нь бол хоорондоо энэ асуудлаар санал бодлоо солилцох ёстой. Улсын их хурлын төвшин шаардлагатай шийдвэрүүд гаргах ёстой. Ийм л одоо хүлээлтүүд бизнесийн энэ хүрээлэнд байгаа хүлээлтүүд ерөөсөө л энэ л байгаа харагдаад байна надад бол. Ер нь бол энэ хөрөнгө оруулалт төсвийг гадаад дотоод гэж ялгахаас илүү нийт ер нь хөрөнгө оруулалт төсвийн хүлээлт бол яг хууль эрх зүйн орчин дээр мэдээж яг анхаарах хэрэгтэй байж таараа. Хууль эрх зүйн орчин хамгийн гол тогтвортой байх хэрэгтэй. Гэхдээ энэ том төслүүд л өөрөө урагшлах хэрэгтэй гэсэн ийм л хүлээлт бүгдээрэнд нь байна.